Эрүүл мэндийн даатгалын сан төр хариуцсан төлөх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуултыг оновчтой болгох, төлөлтийг сайжруулах, санг болцсошгүй эрсдлээс хамгаалах гэд энэ дээр хангалтгүй хамрагдах чиглэлд хийгдсэн ажил үр дүн тодорхойгүй байна гэсэн байна. Ер нь энэ дээр ямар бодлого баримталж байгаа вэ? Яг бол саяхан бас эрүүл мэндийн даатгалын талаар эрүүл мэндийн асуудлыг ярихад энэ 2024 оны байдлаар бол ажил олгогчтой орлогоос шимтгэл төлж байгаа даатгуулагч бол нийт даатгуулагчийн одоо 23%-ийг эзэлж байгаа. Гэвч даатгалын сангийн орлогын 70%-ийг бүрдүүлж байна. Тэгсэн мөртлөө сангаас бол зөвхөн 12%-ийг бол хүртсэн байна. Гэтэл төр хариуцах иргэд бол нийт даатгуулагчийн 70%-ийг эзэлж байгаа. Сүмөртлөө даатгалын сангийн орлогын 27%-ийг бүрдүүлж байна. Сангийн зарцуулалтын 70%-ийг хэрэгжилж байна. Хэдийгээр яг энэ төр хариуцж байгаа энэ шимтгэлийг төлж байгаа хариуцагчид нь бол за яг хүүхдүүд байгаа, за тэтгэврийн насны хүмүүс байгаа. Гэтэл энэ хуваарай хөдөлмөр эрхлэгч малчид, ихтэй сургуулийн энэ сурагчид бол энэ айгу баг шимтгэл төлж байна. Энэ дээр ер нь эрүүл мэндийн даатгалын ер нь даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх ямар ажил бодлого бодож байгаа юм бэ? Ер нь энэ дээр хийсэн ажил байна уу? Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын тогтолцооны нэг том гажууд бол төрөөс тааж шимтгэлийн тааж байгаа иргэдийн хураамж, ажил эрхэлж байгаа иргэдийн хураамж хоёр хоорондоо уялдахгүй зөрөөтэй байдаг. Тэгээ санхүүжилтийн одоо даатгууллын болохоор нөгөө төрөөс даатгаж байгаа иргэдийн санхүүжилт нэлээх ахиу хувийг авдаг. За тэгээ энэтэй холбоотой бид төсвийн төсөөлөл өргөн барихтаа ер нь 3% хүргье гэсэн юм тавьсан боловч эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор буцаагаад 2% буусан. За мөн одоо төрөөс тусламж үйлчлэн хариуцж байгаа тэр төсөв яг одоо зарцуулагчсан төсөв хоёр хоорондоо бас уялддаг байх зорилгоор 200 тэрбум төгрөгийн зөрөө байдаг. За үүнийг тэнцвүүлэх гээд бас одоогийн нөхцөл байдал бол чадаагүй.